Сайн бацгаана үзэгчдээ, эрүүл мэнд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэж байна. Энэ удаагийн дугаараар та бүхэндээ ханад томоогийн өвчлөлийн талаар мэдээлэл хүргэх болно. За ханад томоогийн өвчлөл иргэдийн дунд хамгийн их түгээмэл тохиолддог ч гэсэн энэ өвчний үед бас сургаар эм бэлтгэл хэрэглэх, нэг нэгнээсээ ам дамжсан эмчилгээ хийх зэргээр алдаа гаргадаг учраас мэрэгжлийн эмч төлөөлөгчөөс бид бүхэн баттай мэдээлэл хүргэхээр Захиур төмөр компани эмч төлөөлөгч Даваа Цэрэнг урьсан байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Юун түрүүнд бас яг ханад томоо гэд бид нар яриад байдаг энэ өвчний үед хүний биед бидний бие организмд яг юу тохиолдд юм бэ? Тэр талаар ярьж эхлэе те. За ханад томоо бол хэвчлэн вирусын шалтгаантай бол байдаг. За 200 гаруй төрлийн вирус одоо хүний амьсгалын замаар нэвтэрч орсноор бол ханад томооны үеийн одоо хүний бие махбодын дархлаа тогтолцоог идэвхжиж эхэлдэг байна. Тэгэхээр дархлаа тогтолцоо бол өөрөө маш нарийн бүтцтэй, маш олон тооны одоо дархлаа нийсүүдийн хоорондын нэгт уялдаатай холбоотой биологийн одоо идэвхтэй бодис ялгарч энэний үр дүнд бол ханад томооны эсрэг одоо дайн өрнөдөг гэж одоо бас энгийнээр хэлж болох юм. Бид нар одоо ханад томоогийн үед бол түгээмэл тохиолддог хэд хэдэн шинж тэмдгүүд байгаа тий. Тэр шинж тэмдгүүдээс яагаад ямар учраас бидний бие организм дээр илэрдэг юм бол энгийнээр тайлбарлууллаа. За ханад томооны үед бол хамгийн их илэрдэг шинж тэмдэг бол эхлээд одоо би ингээ арцаагаа жоохон ингээд халуураад байгаа юм шиг мэдрэмж төрөө те би зараах гэж ярьдаг штэ. Тийм шинж тэмдгүүд бол илэрч эхэлнэ. За дараа нь бол хамарнаас нуус гойж, найдах, за баг зэрэг одоо халуурах те ийм шинж тэмдгүүд илэрдэг. За тэгэхээр яагаад хүний одоо би эхлээд зарааж эхэлдэг вэ гэх юм бол гаднаас нэм бактери вирус ороод ирэнгүүт хүний бие махбод одоо за гаднаас харийн биет ороод ирлээ. За энийг одоо устгая гэд ингээд дархлаа тогтолцоо идэвчиж эхэлдэг. За энэтэй холбоотойгоор бол бие махбод бол ингээ баг зэрэг ингээ зарааж байгаа юм шиг мэдрэмж тухайн хүнд бол илэрж байгаа. За үүний дараагаар болохоор найтах шинж тэмдэг бол хөвчлэн илэрдэг. За найтах шинж тэмдэг яагаад илэрдэг вэ гэхээр гаднаас орж ирсэн нэм бактери вирус маань хамгийн эхлээд бод амьсгалын дээд зам болох тий хамар залхуурын хөндийгээр орж ирж байгаа. За энэ үед бол яг салсны хамгаалах механизм маань идэвчээд за тэр хэсгийн бол нөгөө ханиалгалтын рецепторууд маань зочирсонтой холбоотойгоор ханиалгах найтах шинж тэмдгүүд бол илэрнэ. За үүний дараагаар бол баг зэрэг халуурдаг. Тэгэхээр ихэнх одоо вирус, нянгууд бол энэ биеийн халуун орчинг одоо төсвөрлөх чадваргүй байдаг. Тэгэхээр баг зэрэг одоо ингээд халуураа тий 37.5-аас 37.5-аас 38, 36.5-аас ер нь бол хүний хэвийн температур чинь бол 36.5 шүү дээ. Тэгэхээр 36.5-аас 37.5 ч юм уу 6 ч юм уу хүртэл ингээд би халуурж байгаа үед бол аль болохоор бид нар халуун боруулах юмыг авахгүй байвал илүү зүгээр. Энэ үед бол гол нь нөгөө энэ хүний биеийн температур хэсэд ирэнгүүт одоо гаднаас орж ирсэн нэм бактери вирусаас тэр температурын халууныг төсвөрлөхгүйгээр өөхөх боломжийг бас бий болгож өгч байгаа. Энэ бол хүний тасан зохицох те гаднаас орж иж байгаа нэм бактери вирусыг устгах энэ одоо хүний нэг механизм байгаа байхгүй. Тэгэхээр энэ үед аль болохоор бид нар халуун боруулахлаа те имийг бол хэрэглэхгүй байвал илүү зүгээр байдаг. Ийм шинж тэмдгүүд бол илэрнэ. За мөн тэгээд дагаад одоо бие махбодод бол дархлааны тогтолцоо идэвхжсэнтэй холбоотойгоор мөн гаднаас орж ирсэн нэм бактери вирусын хортой холбоотойгоор бол нөгөө хүмүүс маань ядрах, сулдах зэрэг ийм шинж тэмдгүүд бол давхар илэрдэг байгаа. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол яг ханаад хүрсэн тохиолдолд ханиалгаал, нус гоожол тэрэндээ тохирсон эмийг эмзүүчээс асууж агаад ч юм уу эсвэл эмчээс ямар нэг зөвлөгөө авч агаад хэрэглээд тэгээд хэд хоногтой ингээд явж агаад заримдаа гайг болчдөг, заримдаа өөрийгөө гайг болсон өгөөч мэдгүй хөндрүүлчих тохиолдол байдаг. Гэхдээ хүүхдүүдийн хувьд, жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд гээд ямар ч өвчнөд нөгөө өртөмтгий байдаг бүлэг шүү дээ. Тэр бүлгүүдийн хувьд бол ханаад томоо бас хүн дээр тусдаг юм шиг санагдаад байгаа юм. Тэгэхээр яг хүүхдүүд дээр ч юм уу эцэг эхчүүд түгээмэл гаргадаг алдаа юу вэ энэ ханаад томоогийн үед? За жирэмсэн болон хөхөөл хүн за тий настай хүмүүс за хүүхдүүд 0-2 насны хүүхдүүд илүү ханад томонд өртөөд байдаг. Энэний гол шалтгаан ерөөсөө дархлаа тогтолцоотой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл одоо 0-2 насны хүүхдүүдийн хувьд бол дархлаа тогтолцоо бүрэн гүйцэтгэх хөгжөөгүй, дээрэс нь амьсгалын эргэтэн тогтолцооны хамгаалах тогтолцоо бас бүрэн гүйцэтгэх хөгжөөгүй байдагтай холбоотойгоор ханад томог бол маш амархан хүрдэг байгаа. Жирэмсэн хүмүүс дээр мөн адилхан тий дотроо ураг тээцээ явж байгаа учраас дархлаа тогтолцоо маань баг зэрэг суларсан байгаа. За ийм учраас бас ханаад томоо өөрөх үед бол арай нөгөө хурдан хугацаанд нэм бактери вирусыг устгах чадвар нь арай муудсан байдаг. 65-аас дээш насны настай хүмүүс бас айгүй амархан ханаад өрөөд байдаг. Энэний шалтгаан бол нөгөө ясны чөмгнөөс үүсэж байгаа дархлааны нийсүүдийн үүсэл төгжөлт одоо буурсантай холбоотойгоор өөрөөр мөн л дархлаа тогтолцоо маань суларсантай холбоотойгоор илүү амархан ханаад томоо өрөөд байдаг. Тэгэхээр ийм хүмүүсийн хувьд бол хэрэглэх эм тариа бол айгүй хэцүү, сонголт нь айгүй
цөөхөн болдог л доо. Одоо жишээ нь жирэмсэн ээжүүд бол хэр баргийн юмнуудыг бол ууж болохгүй шүү дээ тий. Ялангуяа урагт хортой нөлөөлөлттэй юмнуудыг бол ууж болохгүй. Тэгэхээр аль болохоор хоргүй зөвлөлийн юмнуудыг сонгох хэрэгтэй байдаг. А настай хүмүүсийн хувьд болохоор эмийг бол ууж болно. А гэхдээ энэ хүмүүсийн нөгөө бас одоо хоол олсруулах хэрэгтэн тогтолцоо тий, элэг бөөрийн үйл ажиллагаа бас насжилттай холбоотойгоор муутсан байдаг учраас одоо аливаа антибиотикийг тий одоо бацин салцаад ороод гатгчлуулах хурд нь арай багассан байдаг. Ийм учраас настай хүмүүс дээр бас хүүхдийн тунгаараас эмийг зөвлөөрэй гэдэг ийм бас зөвлөмжүүд бас явж байгаа байхгүй. Тэгэхээр настай хүмүүс дээр бас эмийн хэрэглэн дээр анхаарах шаардлага гараад ирдэг. Тэгэхээр энэ насны хүмүүс дээр аль болохоор хоргүй зөөлөн ургамлын найрлагатай юмнуудыг сонгож хэрэглэх нь бол хамгийн зөв эмчилгээ байдаг. А гэтэл ард иргэдийн маань нэлээд гаргаад идэг төвөмөл гаргадаг алдаа бол ерөөсөө аль болох хүчтэй юм аваад 2-3 хоногийн дотор шууд эмчлэе гэж бодоод байдаг. Гэтэл бол энэ хүмүүс дээр бол нин ялангуяа аливаа эмийг дур мэдэж битгий сонгоорой. Аль болохоор эмчийн заавраар те эмээ сонгоорой. Хэрвээ одоо эм уух үнэхээр шаардлагатай байгаа бол аль болох те хоргүй зөөлөн ургамлын эмнүүдийг бол сонгож хэрэглээрэй гэж зөвлөмөр байна. Ханиад бол нийтийг хамарсан өвчнөтэй харьцангуй нөө бусад өвчнөтэй харьцуулж үзэх юм бол хүн болгон барыг ханиад тусаад үзсэн байгаа. Тэгэхээр ханиад гэхээр нэг хөнгөн зүгээр л нэг байдаг асуудал мэтээр авч үздэг шүү дээ. Тэгэхээр эмчилгээндээ бас хөнгөн хуймгаа хандах асуудал гараад идэг. Тэгэхээр ханиад буруу эмчлэх юм уу эсвэл буруу эм бэлтгэл хэрэглэх, тохиромжгүй эм бэлтгэл хэрэглэх, буруу эмчилгээ хийх. За ингээд энээсээ үүдээд хүндэрсэн тохиолдолд хүний биед гарч болох эрсдлүүд юу вэ? За амьсгалын дээд замын өрөвсөл төвчнүүд бол за манай монголчуудын ярьж зансан бол ханиад том л да. Ханиад томог одоо бүрэн гүйцэд эмчлээгүйгээс болоод одоо бронхит, гурсан хоолой өрөвсөл, за гурсан хоолой өрөвсөл маань цаашлаад уушгины хатгалгаа буюу хатгаа өвчин тий. За мөн уушгины одоо гурсан хоолой өрөвсөлд өвчин маань бүрэн одоо эмчлэгдээгүй тохиолдолд гурсан хоолой архаг өрөвсөл үүснэ. Өөрөөр хэлбэл манай монголчууд хэлдэг штэ архаг бронхиттэй бий гэж яваад байдаг. Тэр бол одоо бага насндаа ч юм уу те эсвэл амьсгалын замын өвчнөр өвдсөн тохиолдолд зөв эмчлээгүйгээсээ болоод тэр маань архаг өрөвсөл рүүгээ шилжижээд ингээ яваад байгаа гэсэн үг юм аа. Тэгээ ингээд архаг өрөвсөл маань бүр цаашлаад яваад ах юм бол одоо янз бүрийн уушгины өвөрмөц эмгэгүүд болоо явчих болно. Жишээлбэл уушгины архаг бөглөрөлтөд өвчин, за уушгины архаг бөглөрөлтөөс гадна астм өвчний суурч гэсэн бас болоод явах юм боломжтой болохоор ханиад томоо бол бусад амьсгалын замын өвчний суур эмгээг болох юм аюултай. Тийм учраас ханиад томог одоо хөнгөн гэж юусоо бодож болохгүй. Аль болохоор ханиад томооны үед бол дархлаа тогтолцоогоо сайн дэмжиж, дээрэс нь нэмээд шинж тэмдгийн эмчилгээ буюу одоо нөгөө илрээд байгаа зөөрүүдийнхээ эсрэг эмчилгээг бол авах нь бол зөв юм аа. Тэгээд аль болохоор антибиотик бол ерөөс ханиад томонд бол хэрэггүй. Ягаад гэвэл антибиотик гэдэг чинь бол нингийн эсрэг үлдэлтэй юмнууд гэсэн үг. Тэгэхээр нянгаар үсгэхдэггүй, вирусээр үсгэж байгаа учраас вирус эсрэг юмнууд харин авч хэрэглүүл илүү үр дүнтэй байна гэсэн үг. Бага насны хүүхдүүд дээр ялангуяа ханиалгаж эхэлж байгаад хатгаа олчлоо гэж эцэгчүүд нь яриад байдаг шүү дээ. Тэгэхээр энэ хатгаа олж ин гэдэг бол нэгсэндээ хүндэрж ин л гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхдэд ямар одоо сөрөг үр дагаврыг бий болох вэ? За ер нь бол ханиад томоо гэж яриад байгаа маань бол амьсгалын дээд замын өвчин шүү дээ тий. Тэгэхээр амьсгалын дээд замаасаа амьсгалын доод зам руу орчхороо уушгины хатгалаа болчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл одоо энэ хамар залгуураасаа доошоо ороод гүйлсэн булчиргаасаа доошоо ороод гурсан хоолой уушгины цулцсан руугаа орчих юм бол энэ бол уушгины хатгалаа өвчин болж байгаа. Тэгэхээр яг ханиад томоо эхлээд дөнгөж одоо хоолой нулаацсан тий ханиалгаад найтаагаад ингэж эхэлж байгаа үед бол гэрээр эмчлэх бүрэн боломжтой. Бүр ингээ уушгины хатгалгаалгаа ороод хүндэрсэн тохиолдолд бол болж өгвөл эмнэлэгт эмчийн завраар эмчилгээг бүрэн төгс эмчлүүлэх нь бол чухал байдаг. Нингийн гаралтай, вирусын гаралтай гэдээ ханиад бас дотроо ялгаатай байгаа шүү дээ. Тэгтэл бид нар одоо шилбэл нэг удаа ханиад хүрээд тэрнээсээ нэг эмчийн зөвлөгөөгөр ч юм уу нэг юм авч байгаа. Тэр нь надад магадгүй таарад би тэр юмыг хэрэглээд зүгээр болчингууд энэ юм миний ханиад нь дандаа таардаг гэл дараагийн нэг ханиад авахдаа дахиад тэр юм бэлтгэлээ хэрэглээд идэх ч юм. Тэгэнгүүт нөгөө юм нь таарахгүй ханиад нь юусоо идэхгүй байгаад идэг юм тохиолдол идэг шүү дээ. Энэ ер нь яг юутай холбоотой юм? Бид нар авахдаа бас эмний найрлагуудыг харж явах хэрэгтэй юм уу? Тэр талаараас зөвлөгөө өгч. За ханиад томоо бол 90-ээс 95% вирусын шалтгаантай. Тэгээд вирусын шалтгаанаар үүссэн одоо энэ амьсгалын дээд замын өрөвсөлт өвчин дээр одоо
тухайн хүн маань идэрэхгүй тэгээ 3-5 хоног ингээ явж итэл нэмээд одоо нингийн халдвар хавсраа явчихдаг. Тэгэнгүүт эмч нар маань яг хэр эхлээд бол вирус эсрэг эмнүүдээ аваад дархлаа дэмжих эмнүүдээ аваад шинж тэмдэг намдаах эмнүүдээ авчаад дээрэс нь одоо нингийн халдвар хавсарсан байна гэнгүүтээ антибиотик авчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт эцэгчүүд юу гэж бодохгүйгээр антибиотик авангууд манай хүүхд идгэрчлээ. Энэ антибиотик энэ ханиаданд аюу сайн байна гэж бодчихдаг. Яг үүндээ бол тэр антибиотик бол хоёр дэгчээр орж ирсэн нингийн эсрэг одоо нингийн эсрэг одоо авсан арга хэмжээ байгаа байхгүй. Тэгэхээр антибиотик бол энээс л болоод одоо антибиотик бол ханиаданд хэрэгэлдэг гэж бас ботсон байж магадгүй юм ард иргэд маань. Тэгэхээр тийм биш юм аа. Тэгэхээр гол нь бол вирус эсрэг эмчилгээх нь хамгийн зөв сонголт. Тэгэхээр ямар нэгэн ханиад хүрвэл хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол ерөөсөө дархлаагаа дэмжих ойр ойрхон одоо шингэн зүйл маш сайн уух, за салхинд гарах ялангуяа одоо агаарын бохирдол эхэлж дээ 2-3 цагаар ядаж хагасаа бүтцээнд бол сайхан цэвэр агаартай газар гарах хэрэгтэй. За үгүй ядаж одоо өдөр болгон өглөө болгон агаарын бохирдол арай бага үеэр цонхоо 1-2 цаг онгойлж гэрийн дотоод агаарыг агааржуулж авах хэрэгтэй. За болохгүй бол гэртээ агаар шүүгч бас ажиллуулж болно. За чихтэй цэвэрлэгээ бас ялангуяа бага насны хүүхдээ эцэгчүүд маань гэртээ бол өдөрт ядаж 2 удаа хийж авах хэрэгтэй. Өглөө нэг орой нэг хийж авах хэрэгтэй. Ингийн бол нөгөө чихтэй орчинд байх юм бол ням бактери вирусын нөгөө дэгдэлт нь харьцангуй бага байна гэсэн үг. За ингээд арга хэмжээ авахаас гадна хоол ундан дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Аль болохоор С витамин, амин дэм, эрдэс баялаг хоол хүнсийг илүү төлхөө хэрэглэнэ. За тэгээд зөв хоолт бол маш чухал орой 6-аас хойш аль болох махан хоолоо идэхгүй байх хэрэгтэй. Өглөө ялангуяа маш сайн хооллоод гарах хэрэгтэй. За дулаахан хувцлах хэрэгтэй. Ингээд дулаахан хувцлаа явах юм бол ханиад томноос урьдчилан сэргийлээд яваад байна гэж өөрөө бас ойлгож болно. За дээрэс нь нэмээд хэрвээ үнэхээр одоо ханиад том өрцөн байгаа бол хамгийн ихний арга хэмжээ бол за саяны дээр хэлсэн арга хэмжээнүүдээ нэмэлтээр аваад за дээрэс нь нэмээд ханиадны эмнүүдийг бол авч хэрэглэж болно. За тэгэхээр ханиадны эмнүүд гингүүд одоо жишээлбэл манай Монголын зах зээл дээр зарагдж байгаа ихэнх ханиадны эмнүүд бол дандаа парацетамол, дээрэс нэмээд хлорпенамин, за пенилиприн, гидрохлорид гэд ийм нийтлэлтийг найрлагатай. Тэгсэн мөртлөө худалдааных нь нэр нь өөр байхгүй юу? Одоо чинь янз бүрийн одоо худалдааны нэрүүдтэй байгаа. Тэр болгоныг одоо ханиадны эм гэж хэлсэн болгоныг бол та бүхэн гээд одоо аваад харьцуулаад харах юм бол дээр хэлсэн саяны хэлсэн 3 найрлага бол байж байгаа. Тэгэхээр ижил одоо найрлагатай мөртлөө худалдааны нэр нь өөр байж болно шүү дээ. Тэнгүүд манай иргэд маань одоо өөр эмнүүд байна гэж одоо давхарлаад уучдаг. Гэтэл яг ижилхэн найрлагатай эмийг уучгангууд нөгөө тунгийн илүүдэл гэдэг юм өсөх аюултай байдаг учраас аливаа эмийг худалдаа авахдаа эмзүүчтэйгээ сайн ярилцаад эмчийнхаа жороор аваад тэгээд ижил найрлагатай байна уугүй юу гэдгийг та бүхэн манаас тулгаж харж агаарай гэж бас зөвлөмөр байна. Эрүүл мэндийн нэвтрүүлгийг үргэлжилж байна үзэгчдээ. Нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт ханиад томоогийн үед ямар эм бэлтгэл хэрэглүүл зохилтой. За тэдгээр эм бэлтгэлүүдийн талаараас мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Тэгэхээр ер нь одоо ханиад томоогийн үед өмнөх хэсэгтээ хэлсэнтэй аль болох ургамлын гаралтай зөөлөн эм бэлтгэл хэрэглэж явах юм бол зохимжтой гэж ярьж ирсэн. Тэгэхээр таны хувьд бас биднэрт энэ ханиад томоогийн үед ямар эм бэлтгэл хэрэглүүл илүү зохимжтой гэж бодож энэ зөвлөгөө өргөвөл. За амьсгалын замын одоо өвчлөл буюу ханиад томооны үед бол авах хамгийн арга хэмжээ бол нэгдүгээр аль болохоор ургамлын зөөлөн хорвоо юмнууд сонгож байгаа. За өнөөдөр та бүхэндээ би Диакоп болон Коплит эмний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхэд бэлдсэн байгаа. За тэгэхээр Коплит эм маань бол 100% одоо ургамлын найрлагатай. За найрлагынх нь 25%-ийн зөвгийн бал эзэлдэг. Диакоп нь бол бас олон төрлийн эмийн ургамлууд агуулсан эм бүтээгдэхүүн байна. Тэгээд гол одоо энэ хоёр бүтээгдэхүүний маань гол ургамлуудыг та бүхэн танилцуулъя. За эхний ургамл бол чихэр өвс байгаа. Тэгэхээр манай монголчууд бол дээр үеэсээ чихэр өвсийг бол хэрэглэж эхэлсэн дээ. За чихэр өвс маань ялангуяа энэ амьсгалын дээд зам өвсөл өвчнүүдийн өрөвслийг маш сайн намдаадаг. Дээрээс нь чихэр одоо цэр ховхлох шингэлэг үйлдэл нь бол нэлийн үр дүнтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За дараагийн ургамал бол оксинум сактум гэдэг. За манай Монголд бол ургадаггүй. Энтхэг улс болон Бангладеш, Пакистаны хэсгээр бол ургадаг ийм ургамал байгаа. За энэ ургамал маань өөрөө бол одоо гурсан хоолой энэ салтын цочрлыг буруулж өгдөг. Өөрөөр хэлбэл нөгөө хүүхдүүдийн маш их ханиалгаад байгаа завир шүү дээ. Тэр завирыг нь бол маш сайн намдааж өгнө. Дээрээс нь цэрний одоо
цэр хохролтыг одоо хөнгөвчилж өгдөг өөрөө бас давуу талтай юм бүтээгдэхүүн байгаа. За дараагийн ургамал бол адхата весика. За адхата весика дотор агуулж байгаа васцин гэдэг энэ биологи идэвхтэй бодис нь бол цэр ховлох шингэлэг хөл нэлийн өндөр, дээрээс нь ханиалгалтыг маш сайн намдаах юм бол үзүүлдэг. Тэгэхээр энэ дээр бас нэг анхааруулж хэлмээр нэг зүйл байна л да. Ер нь бол эхлээд бол амьсгалын замыг эхлээд цэвэрлэх хэрэгтэй. Тэхийн тулд эхлээд цэрээ хохуулж шингэлжтэй цэрийг гадагшлуулсны дараагаар бол гуурсан хоолой салт маань мэдээ цочролтой авчраад цочрлыг нь багасгаад тэгээд дараа нь цочрлыг багасгана гэдэг маань бол ханиалгалтын намдаа гэсэн үг. Тэгэхээр одоо энэ Якоб Коплет эмүүдийг эхлээд хэрэглэж байгаа үед бол амьсгалын зам дотор маш их одоо цэр салст байх юм бол эхлээд тэр цэр салстыг эхлээд хохуулж тэгээд биеэс гадагшлуулсныхын дараагаар ханиалгалтын механизмаа одоо хит ханиалгаад байгаа тий хуурай ханиалгаад байгаа тэр зөвөр нь эхлээд намдаадаг гэдэг ийм бас давуу талтай маа. Тэгэхээр эцэгчүүд манаас анхаарч явах хэрэгтэй. Хүүхэд маань их ханиалгаж цэртэй гарч ивэл энэ их үр дүнтэй ханиалгалт байна. Энэ ханиалгалтыг бол намдах ямар шаардлага байхгүй. Харин ч эсрэгээр энэ сайн ингээд цэртэй ханиалгаад цэр маань ингээд уушгнаас гарч ийнэ гэдэг маань уушиг цэвэрлэгдэж байна гэсэн үг. За ингээд цэр маань гадагшил дуусна штэ. Тэнгүүд дараа нь хүүхэд нөгөө хий ханиалгаа яваад байдаг. Энэ бол ямар ч одоо цэрмэр гарахгүйгээр зүгээр ингээ хий ханиалгаад өөрт нь айгүй их зовиртой байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үр дүнгүй ханиалга учраас энэ ханиалгалтыг бол намдаахын тулд одоо ханиалга намдаадаг эмнүүдээ олон уух хэрэгтэй. Тэгэхээр манай энэ Якоб Коплетын дотор агуулж байгаа эмийн ургамлууд маань эхлээд сайхан цэрийг хохуулж шингэж гаргаад дараа нь бол тэр үлдсэн хуурай хий ханиалгалтыг намдаадаг бас энэ давуу талтай. За мэдээж ханиа томныг дагаад өрөвсөл бол явж байгаа. Тэгэхээр дотор нь агуулж байгаа энэ өрөвсөл намдаах үйлдэлтэй эмийн ургамлууд бол бас байгаамаа. За ер нь бол ийм үйлдэлтэй эмийн ургамлуудтай бүтээгдэхүүн байгаа. Хүлхлэг болон одоо шингэн шууд сироп хэлбэр их байдаг шүү дээ. Энэ хоёр одоо ялгаатай юу? Эсвэл найрлагын хувьд яг ижилхэн алиг нь хэрэглэх бол коплетыг асууж байна тий. За коплет маань бол үрэл хэлбэрээр буюу хүлхмэл хэлбэрээр байгаа тий. За энэ нь ялангуяа дөнгөж эхэлж байгаа ханиа томны үед бол ихэвчлэн одоо хүүхдүүдийн хоолой улаагаад эхэлдэг тий. Тэгэхээр энэ хоолойн улаалтыг намдаах хоолой хэсгийн одоо өрөвслийг намдаах зорилгоор хүлхмлийг нь бол хүлхүүлнэ. Цаашлаад одоо бүр уушглуугаа орцсон тий бүр цэртэй ханиалгаад байгаа эсвэл хуурай ханиалгаад байгаа ийм тохиолдлууд дээр бол Якоб Коплетийн сироп хэлбэрийг хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. За тэгээд Якоб дээр нэг онцлог байгаа. Якоб бол ямар ч одоо сахар агуулаагүй. Тэгэхээр чихрийн шижинтэй хүмүүс ээж болно, эсвэл диабетестэй хүүхдүүд ээж болно. За мөн чихэр сахар одоо хэрэглэх дургүй хүмүүс ээж болно тий. За ийм хүмүүсийн хувьд бол дээрээс нь жирэмсэн хөгөөл хүмүүс дээр бол Якоб эмийг бол сонгоо хэрэглэх юм бол илүү одоо үр дүнтэй хэрэглэх хамгийн гоё сонголт нь бол болж өгч байгаа. Коплетийн хувьд бол дотор нь зүгийн бал их агуулсан. Тэгэхээр маш их цэртэй ханиалгаж байгаа хүүхдүүдийн хувьд бол коплет нэг зүгээр. Яг тэгвэл зүгийн бал өөрөө маш сайн цэр хохол шингэлэг хөл дээр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар бол батлагдсан ийм бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр их цэртэй их ханиалгаад байвал та бүхэн коплет эмийг сонгорой гэж хэлмээр байна. Якоб болон коплетийн хэрэглэх тунгийн талаараас мэдээлэл өгвөл. За коплет Якобыг бол насанд хүрэгчид бас хэрэглэж болно. За 2 цайны албаар өдөрт 3 удаа авна. Хүүхдүүдийн хувьд бол 1 цайны албаар өдөрт 3 удаа авч хэрэглэнэ. За коплет хүлхмэл байгаа тий. Хүлхмлийг бол 1 ширхгээр өдөрт 3-аас 4 ширхгээр хүлхэн. За мөн шинж тэмдэг арилтал одоо удаан хугацаагаар хүлхэхэд ямар нэгэн аюул байхгүй. За баярлалаа. Тэгэхээр эдгээр эмнүүдийн давуу талыг нас нэг дахиад нэг үзэгчд маань өгвөл те мэдээж хэрэг ханиад том уу гээл тэгэнгүүт ханиад томооны маш олон юм бэлтэмлүүд байдаг, эмчилгээнүүд байгаа. Тэгэхээр тэдгээрээс яагаад Якоб Коплетыг сонгох юм бол биднэрт илүү хэрэгтэй вэ гэж бас зөвлөгөө өгвөл. За Якоб Коплет бол нэгдүгээр одоо цэвэр ургамлын хатлагтай бүтээгдэхүүн маа. Дотор нь ямар нэгэн спиртийн агуулмж байхгүй. За дээрэс нь түрүүн хэлсэн Якоб Коплет хоёрт маань ямар ч сахарын агуулмж байхгүй. Гэтэл бас давуу талтай. За мөн жирэмсэн хөхөөл, настай хүмүүс, за насанд хүрэгчид гэсэн ханиа томооны эмчилгээнд бол хэрэглэхэд бүрэн боломжтой юм бүтээгдэхүүн маа. За дээрэс нь нэгтгээд нэг хэлэх юм бол Якоб Коплет ерөнхий үйлдэл бол цэрийг хохлох, шингэлэх, за ханиалгалтыг намдаах, өрөвслийн эсрэг за ийм үйлдэлүүд аль үзүүлдэг. Дээрэс нь бас нэг үйлдэл байгаа нь ихэнх ургамлууд маань дотроо орсон ихэнх ургамлууд нь бүгдөө хүчтэй антиоксидант үйлдэлүүд баггүй. Тэгэхээр одоо гадны
эсийг бол хамгаална гэсэн үг. Гадны одоо нөлөөллөөс бол эсийг хамгаалах үйлдэл үзүүлнэ гэсэн үг. За мөн дархлаа дэмжих үйлдэл бас үзүүлдгээрээ ийм даваа талтай юм бүтээгдэхүүн байгаа. Тэгэхээр ер нь ханиад томооны одоо цогц эмчилгээг өөртөө ангуулсан бүтээгдэхүүн бол яхаарахгүй Якоб котлет байгаа. Тийм байна те. За баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт манаас хүрэлцэн ирээд Якоб болон котлетийн бэлтгэмжийн талаар за мөн ханиад томоогийн өвчлөлийн талаараас дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн. Даваа зэрэндээ маш их баярлалаа. За тань ч гэсэн баярлалаа. Эрүүл мэндийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна үзэгчдээ. Дараагийн дугаараар иргүүлцлээ. Түр баяртай.